Бид ангид багшийг нэмсэн байгаа. За харин энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ ангид сурагчдыг хэрхэн нэмэх талаар үзье. За тэгэхээр сурагчдыг нэмэхэд бол хэд хэдэн хувилбар байгаа. Багшаас харьцан өөр. Өөрөөр хэлбэл багш нар бид зөвхөн мэйлийг бичих юм уу эсвэл өөрийнхөө хадгалсан контактаас оруулах боломжтой байсан бол сурагчдын хувьд бид энэ линкийг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл за эхлээд хэдүүлээ энэ линкийг хэрэглээд англи руу нэвтэрч үзье. За тэгэхээр өөр нэг хэрэглэгчийн бүртгэлээр оръё. За эндээс хэдүүлээ за random бэлэг гэдэг хаягаар ороод үзье. За энэ линкээр орох юм бол за шууд ингээд энэ хаяг руу орох уу гэсэн одоо угаарч чинь за англи болгох чи текстийг нь нэгдэх үү гэж байна. За тэгэхээр нэгдэх гэдэг дээр нь даръя. За тэгвэл энэ англи руу ингээд ороод ирж байна. За тэгэхээр сурагчаар орж ирээд за энд одоо юугаа бичээрэй гэж чинь те. За энэ маань за Google Translate хийсэн болохоор ингэж харагдаж байна. Тууз гэж харагдаад юу гэж харагдаад ингэж байна те. За ийм байдлаар нэг оруулж ирж болох нь байна. Эсвэл mail хаягаар нь за bimba@gtis@gmail.com гэд бас яг багшийг нэмдэг шиг ингээд оруулж болно. За ингэвэл эндээс Gmail-ээ шалгахаар Nine Google гэсэн муу юм бол биш байна. Энэ байна. За энэ Google Classroom-д таныг урьсан байна гэж байна. За энэ чи одоо Bimba хүлээж Bimba.gtis нь хүлээж байна. За нүүд нь бол орцсон байна гэж байна. За энэ дээр дарлаа. Зөвшөөрөөд оръё. За энэ аккаунтаараа курст орох уу гэж байна. За тэгэхээр энэ аккаунтаараа оръё гэд join дээр дарлаа. За энийг дахиад бас англи хэл болгочих. За тэгвэл энэ чи stream буюу юу байгаа те. За энэ чи lenta гэж орсоор гарч ирээд байгаа болохоор ribbon буюу тууз гэж гарч ирээд байна. За task гэдэг нь болохоор задания буюу class work ангийн ажил байна. За тэгээд users буюу за хэрэглэгчд маань бол одоо ингэж харагдаж байна. За тэгэхээр хэрэглэгчийн хувьд бол энэ ч надад багш нартайгаа ямар ч контакт үүсгэх боломжгүй мэдээж хэрэглэгчийг би удирдах чадахгүй болохоор юм байна. За ингээд би 2 ангида нэг багш 2 сурагчийг нэмчлээ. Багшийг бол би өөрийнхөө оронд ангийн удирдагч буюу админ болгох боломжтой байна.